Орон төргийн үзэгчдэд төвцөг мэдээллийн хөтөлбөр хүрч байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хураангуйг хүргье. Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90% хүрлээ. Хаал дүүрэг нийслэлийн хэмжээнд анхудаа 24/7 цахим үйлчилгээний төвтэй боллоо. Америк нэгдсэн улс Ираны эхний ээлжийн хилэлцээ өндөрлөж, зурчлагч улсууд хамтарсан мэдэгдэл гаргав. Их Британий ерөнхий сайд Кир Стармер огцоргоо мэдэгдлээ. Катарын Барзан байгалийн байгууламж дэлбэрч 13 хүн амь алдлаа. Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх газрын тосны салбарын ажилтан албан хаагчдын төлөөлөлтөд уулзлаа. Уулзалтын эхэнд төрийн тэргуун газрын тосны бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангаж, нийгмийн эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа үеийн хамт олонд газрын тосны салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойн баярын мэндийг хүргэсэн юм. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч, ган, хүнс, бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ ханган улмаар экспортлогч орн болох зорилт тавьсан нь үндэсний аюулгүй байдал эдийн засгийн тусгаар тогтнолтой сашгүй холбоотой тэмдэглэв. Үүнд газрын тосны салбарынхны оруулж байгаа болон цаашид оруулах хувь нэмэр асрах гэдгийг тэрээр онцоллоо. Мөн Монгол Энэтхэгийн харилцаа хамтаа ажиллагаа, ард түмний найрамдал нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож байгаа хоёр орны бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер техникийн ажилтнуудад тэрээр дахин талархал илэрхийлсэн юм а. Салбарын өнөөгийн нөхцөл байдал болон бүтээн байгуулалтын явцын талаар аж үйлдвэр Эрдэс Баялагын сайд Дамдан нэм мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90% байна. Бусад багц ажлуудын хувьд EPC-1 багц 100%, EPC-2 багц 67.1%, EPC-3 багц 44.4%, EPC-4 багц 9.1%-тай үргэлжилж байна. Өдгөө хайгуулын 10 ашиглалтын 4 талбайд хайгуул олдборлолт хийж байгаа бөгөөд 2024 он гэгтэл 333 сая тонн газрын тосны баталгаат нөөц, 43 сая гаруй тонн ашиглалтын баталгаат нөөцийг тогтоожээ. Мөн уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхарган метанхийн чиглэлээр 7 талбайд хайгуул судалгаа хийж байна. Үүний дотор Өмнө Говь аймгийн Цогц Цэцэн сумын нутагт дэвсгэрт орших 5 толгойн бүлэг ордыг хамаарах 5 толгой 33 талбайд метанхийн анхны нөөц баялагийг тогтоон Эрдэс Баялагын нэгдсэн топ бүртгэлд авчээ. Салбарын яам цаашид хайгуулын ажлыг эрчимжүүлж шинээр нөөц тогтоох зорилгоор 16 талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахар төлөвлөд байна. Үүний зэрэгцээ нийслэл болон орон нутагт автомашин хийгэр цэнэглэх станц, ахуйн хийн цэнэглэх цэгийн тооч өсөн нэмэгдэж байгааг тэрээр дурдлаа. Хууль эрх зүйн орчны шинжилгээний тухайд стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. Ингэснээр аж ахуйн нэгжүүд доод тал нь 1 сар хэрэглээтэй тэнцэх хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний агуулга барих боломж нөхцөл бий болсон юм. Салбарын яамнаас импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд агуулгах сав барих, өргөдгөх зээлийг Монгол банк болон арилжааны банкудаар дамжуулан олохоор ажиллаж байгааг салбарын сайд мэдээллээ. Мөн газрын тосны тухай болон газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгааг тэрээр дуулгалаа. Монгол улсад газрын тосны салбар үүссэн түүхийг сөхөл 1940 оноос Монгол зөвлөлтийн дорны экспедицийн 10 дугаар анги Зүүн Баянгийн хотгорт газрын тосны анхны илрэлийг тогтоож байжээ. Улмаар 1941 онд Тээврийн яамны харьяанд нефть тосны зүйлүүдийг борлуулах ажлыг эрхлэх хилтэс байгуулснаар газрын тосны салбарын цаг тоолол аль биесээр эхэлсэн төвхтэй. Түүхтэн баярыг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх салбартаа үр бүтээлтэй ажилласан нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон медалаар шагнасан юм. Хаал дүүрэг төрийн үйлчилгээндээ эрс шинжилэл хийж, иргэдэд үйлчлэх 24/7 цахим үйлчилгээний төвийг ашиглалтанд орууллаа. Дүүргийн засаг даргын тамгын газрын зүүн хаалганд байрлах тус төв нь цагийн хязгааргүйгээр иргэдэд үйлчилж эхлэв байна. Ингэснээр иргэд ажлын цаг дууссан ч өөрт хэрэгтэй лавлгаа үйлчилгээгээ цаг алдалгүй авах боломж бүрдэж байгаа юм. Тус төв нь Монголиа системтэй шууд холбогдсон бөгөөд улсын бүртгэл халамж, татвар, газрын зөвшөөрөл зэрэг төрийн 1000 гаруй төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлж байна. 24/7 гэсэн цахим үйлчилгээний төвийг нээж, дүүргийн засаг даргын тамгын газрын зүүн хаалгаар өдөр шөнөгүй нээлттэй байна гэсэн үг. За одоо энэ машин маань одоо Монголиа системтэй шууд холбогдсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулагдаад өндөр нам төвшөнд хийгдсэн байгаа. Тийм учраас заавал төрийн албан хаагч нар
бүртгэлийн байгууллагын, халамжийн байгууллагын, татврын байгууллагын хүмүүстэй харьцахгүйгээр төрийн үйлчлэгийг авах боломжтой болж байна. Бүртгэлийн албанаас үзүүлж байгаа олон төрлийн үйлчлэгээнүүд байгаа. Иргэний үнэмлэхний лавлгаа, гадаад байсаар захиалах одоо бүртгэлийн албан дээр хийгдэх бүх үйлчлэгээнүүдийг энэ одоо хорооны хийгээ уншуулад энэ машинаас бүрэн авах боломжтой. Заавал дүүрэг дээр ирээд очиж дараалд орох шаардлагагүй болж байна. Мөн иргэд заавал дугаарлах шаардлагагүйгээр тусгай төхөөрөмжтөөр зураг авахулж, төлбөрөө төлөн гадаад паспортаа захиалах боломжтой болсноос гадна нийтийн тээврийн Unimani картыг ч цэнэглэх боломжийг бүрдүүлжээ. Хавал дүүрэг төрийн үйлчилгээнд олон улсын ISO 9001/2000 болон бүгд найрамдах Солонгос улсын жишг стандартыг нэвтрүүлж байгаа юм байна. Сүүлийн үед манай иргэд маань гадаад паспорт захиалахын бол цахим болсон. За энд одоо гадаад паспортаа захиална, өөрөө эндээс зураг авахул чинь ямар нэгэн хүний хөдөлгөөн байхгүй. За энд одоо төлбөрөө төлчин, зураг авахуулаад төлбөрөө төлөөд гадаад паспортаа иргэний үнэмлэхээ уншуулад, хорооны хийгээ уншуулад ингээ гадаад паспортаа захиалгыг авч байгаа боломжтой болж байгаа. За энэ төхөөрөмж болохоор манай нийтийн тээврийн карта цэнэглэнэ гэсэн. Карта уншуулад төлбөрөө төлөөд цэнэглэх боломжтой болж байгаамаа. Иргэд төрийн албан хаагчидтай бичлэн харилцаж ямар нэгэн хүн сурталтай тулгархгүйгээр хорооны хийгээ уншуулад л хэрэгцээ үйлчилгээгээ авч байна. Энэ хаавал дүүрэг дээр хүүхдтэй нөгөө төрөл садгийн лавлгаа авах гэж хүүхдээ сургуульд явуулах гэж төрөл садгийн лавлгаа авах гэсэн. Тэгээд маш хялбар бусдын нөгөө ажил цагийг хэмнэсэн айгүй амар хялбар болсон байна. Тэгээд ажлын цаг тарсан ч гэсэн бид нар энэ нэг цагийн үйлчилгээндээ энэ 24/7 цахим үйлчилгээний төвдөө ирээд өөртөө хэрэгтэй мэдээлэлээ авах бүрэн боломжтой болсон байна. Баярлалаа. Мөн түнчлэн тус дүүрэг ээлдэг харилцаа экодүүрэг аяныг эхлүүлж халамж татвар нийгмийн даатгалын хэлтсүүдэд иргэдтэй илүү нээлттэй хүндэтгэлтэй харилцахыг уриаллаа. Мөн иргэд болон төрийн албан хаагчдын тав тухайг хангах үүднээс нэг цэг үйлчилгээний төвөнд иргэд олон улсын сүлжээ кофе шопыг нээж ая тухтай орчныг бүрдүүлсэн байна. Мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Энэ удаагийн эдийн засгийн буландаа дундад цалингийн өөрчлөлт түүнд нөлөөсөн үзүүлэлтүүдийг онцолж байна. Эдийн засгийн буланд анхаарлаа хандуулна. Энэ удаагийн эдийн засгийн булангаар 2026 оны эхний улирлын дундад цалингийн статистикийг онцолж байна. За улсын хэмжээ нэг ажилтнанд ногдох сарын дундаж нэрсэн цалин 2,934 мянган төгрөгт хүрч өмнөх улирлаас 2.9%-аар өсжээ. За мөн бодит цалин ч өссөн үзүүлэлттэй. За гэвч салбаруудын цалингийн ялгаа өндөр хэвээр байгаа нь хамгийн анхаарал татж байна. За 2026 оны эхний улирт сарын нэрсэн цалин түрүү хэлсэнчлэн 2,934 мянган төгрөгт хүрсэн бол голч цалин 2,500 мянган төгрөгт хүрчээ. За өмнөх улиртай харьцуулахад дундаж цалин 82.4 мянган төгрөгөөр буюу 2.9%-аар өссөн байна. За харин бодит цалингийн индекс 121.8 болж өмнөх улирлаас 1.4%-аар нэмэгдэжээ. За энэ инфляцийг тооцсон худалдаа авах чадвар бага хэмжээгээр сайжирсныг илэрхийлж байна. За салбаруудаар авч үзвэл уул уурхай холбоотой салбар хамгийн өндөр буюу 5.4 сая төгрөгийн дундаж цалинтай байна. Харин зочдууд нийтийн хоолны үйлчлэгээний салбарын ажлагчдын дундаж цалин 1.9 сая төгрөгөөр хамгийн бага хэвээр байгааг харуулж байна. За өөрөөр хэлбэл хамгийн өндөр болон хамгийн бага цалинтай салбаруудын хооронд бараг 3 дахин их зөрүү байна. За ажлагчдыг тоогоор авч үзвэл хамгийн олон хүн буюу нийт ажлагчдын 34.1% нь 1.5-аас 3 сая төгрөгийн цалинтай. За харин 792 мянган төгрөг хүртэлх цалинтай ажлагчдад нийт даатгуулагчдын 12.5%-ийг эзэлжээ. За энэ ажлагчдын дийлэнх нь улсын дундажтай ойролцоо түвшний орлоготой байгааг харуулж байна. За бүсээр нь авч үзвэл төвийн бүс болон Улаанбаатар хотын дундаж цалин улсын дунджаас даруй өндөр байна. Харин баруун болон зүүн бүсийн дундаж цалин улсын дунджаас 8-аас 16%-аар байгаа нь орон нутгийн орлогын ялгаа хадгалагдсаар байгааг энэ хүү зүйлд харуулж байна. За мөн эрэгтэй ажлагчдын дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 17%-аар өндөр байна. За эцэст нь өгнөд хэлэхэд энэ удаагийн статистик Монголын хөдөлмөрийн зах зээлийн бодит дүр төрхийг ерөнхийдөө тодорхой харууллаа. За нэрсэн дундаж цалин өмнөх оноос өсөж инфляцийн нөлөөг тооцсон бодит орлогч эерэг үзүүлэлттэй гарсан нь өрхийн худалдаа авах чадвар тодорхой хэмжээнд сайжирч буг илтгэж байна. За гэвч нөгөө талд эдийн засгийн өсөлтийн үр өгөөж нийт ажлагчдад жигт хүртээмжтэй хүрээгүй хэвээр байна. За учир юу вэ гэвэл салбар бүс нутаг хүүсийн цалингийн зөрүү өндөр хэвээр байгаа нь орлогын тэгш бус хуваарлалт. За мөн хөдөлмөрийн бүтээмжийн ялгаа, цалин хөлсний бүтцийн асуудал бүрэн шийдэгдээгүй харуулж байна. За тиймээс цаашид зөвхөн дундаж цалин өсөхөөс илүүтэй бодит орлогыг нэмэгдүүлэх, мөн хөдөлмөрийн зах зээлийн хүртээмжийг сайжруулах, цалингийн тэгш бус байдлыг бууруулах бодлого эдийн засгийн доктортой өсөлтийн гол шалгуур хэвээр байх болно.
Улсын хурлын дарга Бямцогт 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдөр олон улсын валютын сангийн 4-ийн 4 дахь заалтын дагуу зөвлөдөх хэлэлцүүлэг хийхээр ирсэн ажлын хэсгийн ахлагч Тагсын Саади Сэдик тэргүүтээ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төсөв мөнгөний бодлого болон хувийн эвшлийг дэмжих эрх зүйн шинжилгээний талаар санал солилцсон юм. Улсын хурлын дарга эдийн засгийн доктортой өсөлтийг хангах төсвийн сахилгын утгыг бэхжүүлэхэд парламент онцгой анхаарч байгааг тэмдэглээд олон улсын валютын сангийн зөвлөмжүүд бодлого боловсруулах чухал үүрэгтэйг онцолсон юм. Уулзалтад улсын хурлын гишүүн Батчаргал, Ган Зориг, Заяабал, Наранбаатар нар байлцлаа. Бүгд найрамдах Турк улсад ажлын ажиллал хийж буй Монгол улсын шадар сайд номт 2, тус улсын дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй албан ёсны уулзалт хийлээ. Талууд ойрын жилүүдэд хоёр улсын худалдааны эргэлтийг $500 сая хүргэх хөшгийн үндийн эдийн засгийн тусгай бүс шинэ хар хором хотын бүтээн байгуулалт зэрэг дэд үтцийн томоохон төслүүдэд Туркийн аж ахуйн нэгжүүдийг оролцуулах боломжийг хэлэлцсэн. Мөн тээвэр логистикийн зангилаа хөгжүүлэх, карго терминалын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон гамшигын менежментийн чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцлоо. Улсын хурлын хууль зүйн байнгын орооны дарга Цогт Баатар Америк нэгдсэн улс Хятадын харилцааны үндэсний хорооны Public Intellectuals програмын 9 дахь ээлжийн эрдэмтэн судлаач төрийн салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хууль эрхлэх ёс, авилгатай тэмцэх, иргэний оролцоо, ил тод байдал болон бус нутгийн доктортой хөгжлийн талаар санал солилцсон юм. Хууль зүйн байнгын орооны дарга авилга нь иргэдийн төр дэтгэх итгэлийг алдагдуулдаг тул үүнийг талсан зогсооход иргэний хяналт, оролцоо болон төрийн байгууллагуудын хариуцлага ил тод байдал шийдвэрлэх үүрэгтэйг уулзалтын үеэр онцлон тэмдэглэв. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлын ээлжид тус 13 дугаар хуралдаанаар нийслэлийн засаг дарга өгөөд Улаанбаатар хотын захирагч Пүрэв Дуугаас өргөн барьсан нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хийлэлцэн баталлаа. Төсвийн тодтолцоогоор нийслэлийн үйлчлэлтийн бэлтгэлийг хангах, гэр ороллын хийн түвшний халаагуур шийдвэрлэх, хагас коксын түвшний хангамжийг дэмжих зарлыг шийдвэрлсэн байна. Мөн шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсонтой холбогдуулан туул нэг коллекторын засвар шинжилээд болон Агросити эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэхэд шаардлагатай төсвийг нэмж тусгажээ. Хотын дарга Пүрэв Дууг уг тодтолцоолыг төсвийн тухай хуулийн дагуу өвлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй хангах зорилгоор хийснийг онцоллоо. Боловсролын сайдын тушаалаар 2026-аас 2027 оны хичээлийн жилээс гадаадын сургалтын байгууллагын үндсэн хөтөлбөрт төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн удирдамжийг баталжээ. Уг удирдамжид сонгон шалгаруулалтын үе шат, үнэлгээний аргачлал, баримт бичгийн хяналт болон өргөдөл гомдол шийдвэрлэх зохицуултыг тусгасан байна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, тэгш боломжийг хангах зарчмаар зохион байгуулах бөгөөд 2026-аас 2027 оны хичээлийн жилийн бүртгэл 6 дугаар сарын 29-нд дуустал захимаар үргэлжилнэ. Үзэгч та бүхэн дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ үргэлжлээд гадаад мэдээнд анхаарлаа хандуулна. Харамдраг үзэгчтэй парламент телевизийн төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Швейцарын Люцерн нуурын ирэг дээрх Бюргеншток хэмээх амралт зугаалгын жижиг хотноо 2 хоногийн турш үргэлжлэн зохион байгуулагдсан Америк Ираны эхний ээлжийн уулзалт хэлэлцээ даваа гарагт өндөрлөлөө. За хэлэлцээний эхний өдөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хийсэн Ираны эсрэг мэдгдлүүдтэй холбогдуулан Ираны төлөөлөгчид өрөөг орхин гарч явж хэлэлцээ түр завсарласан гэх зэрэг саад бэрхшээлүүд гарсан боловч Ираны дипломатч нар иргэн хэлэлцээнд нэгдснээр талууд мөргөлдөөнөө зогсоох нэгдмэл өсөл сонирхолтой байгаагаа мөн харууллаа. Америк Ираны эхний ээлжийн уулзалтын үр дүнгийн талаар Америк нэгдсэн улс Ираны төлөөлөгч нар даваа гарагт тусдаа мэдээлэл хийсэн байна. За Ираны тал газрын тос байгалийн хий гэх зэрэг эдийн засгийн хоргийг цуцлуулж битүүмжлэгдсэн хөрөнгөө чөлөөлүүлэхээр Америк нэгдсэн улсын талтай тохиролцсноо зарлаж одоо тэдэнд тулгарч байгаа гол сорилт бол Ливан дахь мөргөлдөөнийг намжаах асуудал гэдгийг Ираны гадаад иргэн сайд Аббас Аракчи сошиал хуудасаараа дамжуулан мэдгдсэн бол Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance уулзалтын дараа сэтгүүлчтэй уулзахдаа энэ удаагийн хэлэлцээний эцсийн хэлэлцээр байгуулах маш сайн эхлэлийг тавьж өгсөнийг онцолж Ираны битүүмжлэгдсэн хөрөнгийг шар буурцаг улаан буудаа зэрэг Америкийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахд одоо зөвхөн зарцуулах ёстой бөгөөд терроризмыг санхүүжүүлэхэд ашиглахыг хоригдж байгааг мэдгдсэн. Мөн тэрээр Ираны тал олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн мэргэжилтнүүдийг цөмийн хөтөлбөрөөр хянуулахын тулд дахин хүлээж авахар болсныг зарласан байна. Талуудын хооронд зуурчлагчаар ажиллаж байгаа Катар, Пакистан улсууд мөн даваа гарагт гаргасан хамтарсан мэдээлэлтэй хэлэлцээ эрэг бүтээлч уур амьсгалд болж цаашдын техникийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох зэрэг томоохон ахиц дэвшилт хүрснийг тэмдэглэж Америк Ираны талууд харилцан ойлголцлын санамж бичигтээ үндэслэн
хэлэлцээрийн үйл явцыг хянах өндөр түвшний хороог байгуулахаар тохиролцсныг онцолсон байна. Зуршлагчдын хамтарсан мэдээлэл дурдсанаар өндөр түвшний хэлэлцээ дууссан бөгөөд техникийн түвшний яриа хэлэлцээ энэ 7 хоногт Швейцарын Бюргеншток хотноо үргэлжлэн явагдана гэжээ. Дараагийн мэдээ хүргэе. Даваа гарагт Их Британий ерөнхий сайд Кир Стармер албан тушаалаас огцорно гэдэг мэдээллээ. За тэрээр ерөнхий сайдын албан байрны гадна хийсэн мэдээлэлдээ хөдөлмөрийн намын удирдагчийн албан тушаалаас огцрох боловч шинэ ерөнхий сайд сонгогдох хүртэл ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэнэ гэсэн байна. Өдгөө 63 настай Кир Стармерийн хувьд 2024 оны 7 сард явагдсан сонгуульд хөдөлмөрийн намыг үнэмлэхүй ялалтад хүргэж 14 жил үргэлжилсэн консерватив намын засаглалд цэг тавьж чадсан улс төрчим. Гэвч тэрээр албан тушаалаас огцрохоо зарласнаар Их Британи улс сүүлийн 10 жилийн дотор 7 дахь ерөнхий сайдын нүрийг үзэхэр болж байна. Мөн тэрээр дээрх хугацаанд Дэвид Кэмерон, Тереса Мэй, Борис Джонсон, Лиз Трас, Риши Сунак нарын араас парламентын бүрийн эрхийн хугацаагаа дуусгалгүй огцорсон 6 дахь ерөнхий сайд болж байна. Түүний огцрох болсон шалтгааныг Элдв Дуйлан шууга мөн 5 дугаар сард болсон орон нутгийн сонгуульд муу үр дүн үзүүлсэнтэй холбоотойгоор нам дотроос ялангуяа сайд нарын дундах хавчлаг дарамт шахалт гэж их сурвалжууд мэдээлж байна. Кир Стармерыг залгамжлах өндөр магадлалтай байгаа Энди Бьорнхэм хэмээх улс төрч өнгөрсөн баасан гарагт болсон Их Британий парламентын нөхөн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа буюу даваа гарагт парламентын гишүүний тангараг өргөд байна. Тэрээр Стармерийн мэдээлэлээс хойш хэдхэн цагийн дараа ерөнхий сайдаар ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж засгийн эрх мэдлийг эмх зэгцтэй хариуцлагатайгаар шилжүүлэхийг уриалсан байна. Эрх баригч хөдөлмөрийн намын үндэсний гүйцэтгэх хороо ерөнхий сайдад нэр дэвшигчдийг эх 7 дугаар сарын 9-ний өдөр тодруулахаар болоод байна. Зөвлөмөд хүргэе. Катар улсын хамгийн том байгалийн байгууламжид дэлбэрэлт болсны улмаас 13 хүн амиа алдаж 66 хүн бэртэж гэмтсэн байна. За энэ талаар албаныхны зүгээс мэдээлэл хийлээ. За тус улсын Рас Лафан аж үйлдвэрийн бүсдэх Барзан хэмээх байгалийн байгууламжид орон нутгийн цагаар нямгаргийн орой болсон дэлбэрэлт нь ямарваа нэгэн хорлон сүвтгэх дайсагнасан үйл ажиллагаанаас үүдээгүй санамсаргүй осол байсныг Катарын эрчим хүчний сайд Саад Ширида Аль Каби мэдэгдэж уг золгүй явдал нь улс орны экспорт болон байгаль орчинд нөлөөлөхгүй холбогдох албаныхын дэлбэрэлтийн шалтгааныг олж тогтоохоор ажиллаж байгааг мэдээлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан шатны дүнгээр дэлбэрэлтэд энэтхэг Пакистаны иргэд өртсөнийг мөн тогтоожээ. Барзан аймагт тус байгалийн байгууламж нь яаралтай засвар үйлчлэгнээс шалтгаалan 2025 оны 12 сараас хойш ажиллаагүй байсан ба дэлбэрэлтээс ердөө 2 хоногийн өмнө байгууламжийн үйл ажиллагааг сэргээгээд байжээ. Харин тус байгууламж байрладаг Рас Лафан бомбд нь энэ оны ихэр Ираны агаарын цохилтод өртөж ихээхэн хохирол амсч байсан юм а. Та бүхэнд гадаад мэдээ хүргэлээ. Анхаарлаа тавьсан баярлалаа. Төв зэг мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.